Сайн байна уу? Би Баянгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн чимэг байна. Даатгалын тогтцоотой холбоотойгоор нөгөө архын тусламж үйлчилгээнд ковид тавьж өгсөнтэй холбоотой ард иргэд эмнэлгийн ажилчид эмчнэрийн хооронд үйл ойлголцох асуудал үүсээд байгаа. Энэнийг цаашаа шийдвэрлэх арга зам байдаг болов энэ талаар л асууя. Сайн байна уу? Ерөнхий сайдаа таних асуулт байна. Намайг оюун чимэг гэдэг. Би Төөхөд 5 жил ажиллаж байна. Тэгээд хотын цалинтай манай цалин ижлэгэн бишээ. Орон нутаг ондоо байдгаа. Хотын цалин болохоор 3 сая 500 гэсээ биднүүдийн цалин болохоор түүнээс доош байдгаа. Сая дөнгөж гаргаж авдгаа. Бид нар хотын ажилчтай ялгаа байхгүй л халуунд нь халаал, хүүтэнд нь хөрөөл, өвөл зас мус нүдээд бас л ялгаа байхгүй хэцүү байдгаа. Дээрээс нь тэгээд ард иргэдүүд болохоор бид нарыг 3 сая 500 авдгаа гэсэн ойлголтоор айгүй аймаг орон нутаг болохоор айгүй буруугаар ойлгоод байгаа ард иргэд. Тийм болохоор ерөнхий сайдаа танд нэмээд өгөх боломж байна уу? Боломж олцоонд байдаг юм уу? Ерөнхий сайдаас суу. Одоо би өөрөө түүхийн эдэн дээр ажилладаг болохоор малын түүхийд хитрхийн үнгүүдж जैन. Тэгээд намар болгон би портроор хогинлохоо дээр нэхийгээ хайж जैन. Одоо бүр энэ жил бүр адууны шир, сарлагын шир үнгүүдэд хаягчлаа. Монголын шир бас үнгүү болчихлоо. Тэгэхээр одоо ерөнхий сайдаас тэгвэл одоо энийг одоо энэ түүхийн эдний энэ малын түүхийн эдийг хаягдаад байгаа энэ дээр одоо та юу бодож байна? Тэгээ би яг нөгөө хонь ямааны үлэн гэдсэн авдаг. Яг тэрийгээ дагаад арьс үрсэн үнгүү орж ирээд хогинтлогоо дээр хаягч. Тэгээ одоо хогинтлогооч баг бидний энэ түүхийдний хаягдлыг авахгүй үнээр авахар болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энийн дээр та юу гэж бодож байна? Тэрийг л асууж та ерхий сайдаас.